Би эзэж хүчиж магадгүй болохоор энэ мэдээллийг бичлэг хийж үлдээмээр санагдаад сүртэй дээ. Би юу ярмаар байна вэ гэвэл хэрхэн хөвшөрөхгүй байх вэ? Хэрхэн удаан хөвшөрөх вэ? Энийг чийж хүсэж байгаа, бас би ч хүсэж байгаа эрэгтэй эмэгтэйгөө. Яг хөө тэгэл хүсэхгүй байсан. За тэгэл хөвшөрөхийг хүсэж байгаа хүн хин л байв үстэй тийм үстэй. Өнөөдөр та бид хоёрын хамгийн залуу бас хамгийн хөгшин байгаа байдал. Би хамгийн залуугаараа бас хамгийн хөгшнөөрөө байна. Тэгээд маргааш ч юм уу энэ бичлэгэн дээр oh my god би ямар залуухан байсан бэ гэж өөрийгөө энэ бичлэгэн дээрээс харах байх. Хөгшрөлт гэдэг бол угаасаа байгалийн натурал хүн болгонд болдог, угаасаа болдог зүйл. Юу гэвэл би ч гэсэн хөгшрөлтөө сайж байгаа. Яг юунаас найж өгнө гэвэл миний арьс унжаад муухай болохоос байхгүй энэ зүгээр өвчнөө сайж байна. Өвдөх үедээ хүмүүс чинь зүгээр ч нэг өвдөггүй шүү дээ. Зүгээр өвдөлтөй унтаж байхдаа үхэл, унтаж байхдаа үхэн гэдэг юм байдаггүй нэ. Ховор тохиолдолд маш цөөхөн юм тархины өвчин байдаг гэж унтаж байхдаа өнгөрдөг. Үхэх гэдэг бол маш өвдөлт мэдрээд зүрхний шигтээс юу гэдэг дандаа өвчин байгаа байхгүй. Өвд амьдраад илэгдээд бие нь илэгдээд явсаар хагаад бүр ингээд өвдөөд өгч байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс жоохон айдаг. Тэр талаас шөрхөөс жоохон айдаг. Мэдээгүй байж байгаад хүчнээс даа л гэж юу боддог. Deep юм ярьчих шиг боллоо. Гэхдээ энэ чинь амьдрал шүү дээ. Хүн болгон тохиолдолд ингээд боддоо like чамд надад чийч хөвшөрн, бич хөвшөрн, хүн чи хөвшин болохоор ихтэй дараачийн үедээ дэрлэхүүлнэ. Тэгэл алхаж малхаж байгаа нэг өрөвдөлтөй болчтой штэ. Яг л жижигэн алхаал тэгээ үцээ болчдөг хүмүүсийг харахаар зам ам гарч байгаа гот жоохон удаан алхаж малхаал. Тэгээ хитрхийн авир бүүцэлээд байгаа юм шиг би санагдуулмааргүй. Тэдний төлөө ингэж үзэлээд байвал нөгөө хүмүүс чинь бас хитрхийн хөвшин санагдах муухай байдаг ч юм болов. Би бол хөвшин хүмүүсийг тарих бол өөр хөвшөрдөг гэж би боддог. Амар хөвшин ирнэ, залуус тэгдэг, та хамт инээлдээд юм ярьж чаддаг гоё хүмүүс байна. Нас гэдэг бол зүгээр тоо нас зүрнүү гэхээс гоё хөвшөрдөг хүмүүс байдаг шүү дээ. Миний хувьд Jennifer Lopez 1969 оны хүн. Тэр баг 50 хүн гэсэн. Тэр маш гоё хөвшөрсөн, маш гоё харагдаж байгаа. Шоу хийж гэн. Өөр бас Jennifer Lopez-аас ахуулаад гоё хөвшөрж байгаа хүмүүс зөндөө байгаа. Хөвшөрөх нь залуухан юм шиг гоё Jennifer Lopez шиг хөвшөрж байгаа тийм төрөл байна. Эсвэл зүгээр удаан дарсан Vine шиг ихтэй гоё. Яг нэг хөвшин ихтэй гоё. Elon Musk-ийн ээж шиг ч юм уу. Тэгж бас хөвшөрж байна. Од гэрлэгч бас маш сайн хөвшөрж байгаа. Од гэрлэгч мөнхийн залуу од гэрлэг гэдэг шүү дээ. Түүний ярьж байгаа зүйл ч юм уу орсон нэвтрүүлэг эсвэл контент юу гэдэг нь тэр болгон дээр ярьж байгаа юмнууд нь сонсоод тахаар тэр хүнд нойр амар чухал байсан. Нэвтрүүлэг юм уу реклам юм уу нэг юмн дээр нэг дөрвөн эмэгтэй суудсан нэг нь од гэрэл байсан. Тэгээд нэг эмэгтэй нь од гэрлэгчийг ингэж сонссон шүү дээ. Орой 10 гэхэд яг ингэж дэше харж унтаал тэгэл яг өглөө 10 гэхэд яг ингэж сэрдэг. Тэгж ярьсан. Би тэрийг ингэ бодоод ирсэн чинь бас бид нэр ингэж янз бүрээр унтаад хаар нүрийнхээ арьсыг янз бүр болгож байгаа бах. Дээрээс нь бид нэр өдөрт унтаж хэдэн цагийг өнгөрөөдөг үлээ. Амар олон цаг унтаж байгаа штэ. Би бол бас 10 цаг унтах туфтаа хүн. Ер нь бол 8 цаг унтдаг гэдэм билээ. Би бол 9-өөс болж өгвөл 10 цаг унтчих санаатай байдаг. Одоо ингэж ер бүсийн гоё хөшөрж байгаа хүмүүсийн нууц нь чөтгөрт сүнсээ зарангуутлаа гэрээ хийгээд ингээд насаараа гоё залуу явах амжилттай байх таасан. Тэд нар зүгээр л амьдралын хэв маяг ч юм бас ген гэж юм байгаа шүү дээ. Хүн болгон өөрөөр хөшөрж байна. Гэтэ мэдээж амьдралын хэв маяг бас чухал. Тэр алдартай нэртэй хүмүүс чинь хөшрөөд гоё хөшөрхийн төлөө маш их хөрөнгө мөнгийг зарцуулж байна. За тэр сүнсээ зарах тухай тоглоом байсан шүү. Мэдээж би нэг хэдийн юм олж гоё хөшрөх тухай мэдж байгаа зүйлс болон нэтээс олж мэдсэн зүйлсээ хуваалцъя. Хоолны дэглэм амьдралын хэв маяг чухал. Хоолнд мэдээж сони юм мэдээж болохгүй шүү дээ. Сони юм гэдэг нь пицца хамгийн дуртай юм аа төрүүлж хэлж энэ төр те. Ногоо сайн идчих хэрэгтэй. Хамгийн ачаалтай мөөг сайн идчихээ. Гэтэ 7 хоногт 2 моёр удаа ч юм уу те. Би л мөөг нэг тийм байга иддэггүй. Гэтэ ямар ч гэсэн мөөг идэх нь сайн гинэ. Хөшрөлтөнд сайн гинэ гэж ярьд юм уу? Хөшрөлтөнд мөө гинэ гэж ярьд юм уу? Окей, удаан хөшөрцгөө. Ногоо, мөөг мэдээж витаминуудаа хэрэглэх хэрэгтэй. Ногоо хоолоороо сайн авах хэрэгтэй. Витамин А хүний арьсанд сайн байдаг гэж байна. Бас зайлсхийх зүйлс гэвэл кофе, арх, тамхи гэсэн зүйлсээс хол байх хэрэгтэй. Би яг архинаас, алкоголноос хол байх хэрэгтэй гэдэг бол би бүр жинхнээсээ мэдчихээн. Ягаад гэвэл би уудаг байхдаа уусны дараа маргааш нь ингээ харангуут миний арьс ингээд
За хүмүүс гүлээсэн байдаг гэдэг. Гэтэ ямар ч миний бол гүлээсэн байдаггүй. Миний бол ингээд бол муухай болсон байдаг. Тэгээд хэд хэдэн бодит амьдралын жишээ гоё шүрхүү байгаа хүмүүс. Асаа хэлэнгүүт амар хөшөнтэй ингээд харангуут маш залуу байгаа хүмүүс алкогол уудаггүй хүмүүс байсан. Бүр тэр бүр амар сайн тогтоож байгаа. Бүр ингээд алкогол гэдэг бол хөшрүүлдэг зүйл юм байна. Муслим шишинтэй хүмүүс маш удаан хөшөрдөг. Хэд хэдэн маш царайлаг гоё хөшөрж байгаа. Залуухан хөшөө хүмүүстэй таарсан. Тэд бүгд алкогол уудаггүй, эрүүлсдэгдээд хитайхан тийм. Алкоголч юу дэмэдээ. Окей. Алкоголыг зүгүүцсэн бичлэгийг минь сонирхорой. Тийм. Яа, алкогол баг ботсон ч би ярьцгаа драматик гэдэг юм байна шээ. Мэдээж дасгал хийх хэрэгтэй. Амьдралын хэв маяг сайн байх хэрэгтэй. Дасгал гэдэг чинь зүгээр л турхын төлөө гэдэг зүйл биш шүү дээ. Турхын төлөө биш, амьдралын хэв маяг болгох хэрэгтэй. Дасгалгүйгээр үгүй ч юм уу те. Би бол дасгалгүйгээр жоохон ингээд хэцүү байгаад байдаг. Өдөрт 7000 алхам алхах, йог хийх, йог хөшөрлөлтөнд сайн бясалгал хийх. Йог гэдэг бол булчин шүрмэс, оюун ухаан бүгдийг холбоо бариад ингэнгүүт бас гоё хөшөртэй юм байна. Би бол йог хийдэг айгу гоё их чинэрийг харж байсан. Лайк 40 мөчтэй ирнэ. 40-ийг бараг хөшигөх гэдэг юм уу? Бид нар дөнгөж 53 настай J-логийн тухай ярьсан шүү. Янзын хөшөрцөх хэрэгтэй гэж бодож байна. Гэтэ угаасаа би чадхаарыг хичээн танарч гэсэн чадхаарыг хичээх байх. Энэ бол ген болон талууд байгаа. Бид нар янз бүр нэг ижилхэн хөшөрдөг, зарим нь ингэж яж яадаг, зарим нь яжихгүй байна гэдэг бол олон хүчин зүйл байна. Тэгэхээр биш үү? Нөгөө нэг Логан Паул подкаст хийдэн штэ. Подкастн дээр байлуу. Арнольд Шварценеггерээс Арнольд хаас асуудаг байхгүй юу? Та ингээд одоо хүртэл бэлтгэл хийд юм уу? Та яагаад одоо хүртэл бэлтгэл хийд юм бэ? Одоо бараг хөшөрлөө штэ. Хооны юм асууж байгаа байхгүй юу? Ингүүд нөгөөдг. Энэ бол миний амьдралын нэг хэсэг. Би хоол иддэхдээ ижилхэн, ус уудахтай, унтаж иддэхдээ ижилхэн зүйл. Би 20 жилийн өмнө унтсан. Өнөөдрийг хүртэл би өдөр болгон унтсаар л байна. Яг тэрнтэй ижилхэн дасгалгүйгээр байж чадахгүй. Энэ бол ингээ миний амьдралын, миний биений нэг хэсэг гэж хэлжсэн. Тэр бол яг үнэн дасгал хөдөлгөөнийг амьдралын хэв маяг гэж бодох дуртай. Хоолоо иддэг шигээ, хоолоо шингээдэг. Хөшөрөхгүй гоо сайхан байна гэдэг бол арьс арчилгаа чухал. Бидний арьс гурил шиг юмждаг гэж байгаа байхгүй ингээл унцдаг гэж байгаа байхгүй. Би хувьдаа юу анзаарсан бэ гэвэл яг хүн болгон хэлдэг нарны тос маш чухал. Нар хүний арьсыг маш их хөшөрдөг гэж байгаа байхгүй. Би нэг зураг харж ирсэн. Жолооч хийдэг. Яг энэ талаас нартай зөв өрөлтэй машинтай ингээл бараг хэдэн жил амар олон жил жолооч хийсэн байгаа байхгүй. Тэс нараатай. За ямар ч гэсэн тэгэл амар олон жил ингээд жолооч хийсэн хүн эндээсээ дандаа нартай. Тэр хүн арьс нэг талынхаа арьс нь ингээд унжицсан байсан. Тэгээд одлон комент мэмэдүүдийг харсан чинь тийм ээ энэ бол унан тэгээд бла бла бла. Нар л хүний арьсыг амар алт юм байна. Нарны тос дүрхэн гэж одоо та нар бодож байгаа бах тийм үү? Тийм ээ. Нарны тос дүрхэн зөв. Би бол бүр наранг гармаар үс санагдаад байгаа шүү дээ. Наранг гарахгүй гэж болохгүй тэр ч юмс амар чухал D витамин авах гэж. Гэхдээ вампирууд наранд гардаггүй мөнхийн залуу байдаг. За тэгээд нарнаас айлаа. Нар бол арьсыг ингэж хөшрөөд юм гэдэг бид нар мэдлээ. Окей, нарнаас хамгаалъя. Нарны тос бид нар дүрхнэ. Нарны тос дүрхэх гэдэг чинь бас учиртай. Нарны тосыг дүрхэхээс өмнө арьсаа чийгшүүлэх хэрэгтэй. Нарны тос гэдэг нэг юм байна тий. Тэрний урд чийгшүүлэх нэг юм байгаа шүү дээ. Тэгээд энэ бүхний өмнө тонор арьс яг спонж шиг байд юм байна л та. Тэрэнд ингээд ямар нэг юм ингээд тэ шингээ гэвэл хуурай гарна шингэхгүй шүү дээ. Тэгэхээр тонор тавьж агаад спонжийг ингээд норгонгууд юм хийж болдсон шүү дээ. Тэрэн шиг тонороор ингээд норгож агаад чийгшүүлэгч тасаа дүрхээд тэгээд нарны тасаа дүрхэх хэрэгтэй. Нарны тасыг гадаач байсан, доторч байсан дүрхэх хэрэгтэй. Нар гадаа байж л байвал үүлтэй байна уу? Таяатай байна уу? Гадаа нар байх юм бол чи дотор нарны тас дүрхэх хэрэгтэй. Ягаад гэвэл хонхоор туссан нарны тасгал тэнцүү яг ижилхэн хортой нарны тасгал. Сая нөгөө нэг вампируудын тухай хэлт ярьсан шүү дээ. Юу вампир гэдэг чинь вампир уу? Би тэгээд ингэж утсаа яг миний хувийн онол заяа. Би одоо янз бүрийн юмд итгэдэг, вампир эдэр байдаг гэдэгт итгэдэг, янз бүрийн шид байдаг гэдэгт итгэдэг. Бурхан захиулсан тэнгэр юу гэдэг юм бүх юмд итгэдэг юм баггүй юу? Жигнэсээ ингэж хөшөхгүй генэнд нь удаан хөшөрдөг ДНХ байгаа хүмүүсийг би вампируудтай холбоотой гэж боддог. Учир нь нар биднийг хөшрөөж байна тийм үү? Тэгэхээр вампирууд бид нартай ДНХ-ээр жоохон ижилхэнтэй ингээл хүн шиг харагддаг ингээл юм штэ. Тэнгүүд тэд нар ингээ мөнхийн залуу байдаг тэр кодыг өгөөд идэг юм шиг. Вампирууд наранд гардаггүй, мөнхийн залуу хөшөрдөггүй. Бид нар ингээл одоо ингээл амьдарч байгаа штэ. Окей, за ингээл 10 жил боллоо, 20 жил боллоо, амьдралаа хөшөрлөө. Тэнгүүд татах хүч доошоо байна. Тэнгүүд бидний ярьж доошоо ингэж унжиж байгаа байхгүй тий. Яг гурил унжиж байгаа юм шиг хөшөрдөг гэсэн шүү дээ. Яг ингээл доошоо ингээл унжиж байгаа байхгүй. Тэгэл вампирууд болон сарсан багууханууд, вампирыг сарсан багуухатай холбож ярьдаг. Сарсан багуухаа ингээ хуурайд вампир болдог. Вампир ингээ сарсан багуухын бие дотор байдаг ч юм уу. Тэнгүүд сарсан багуухаа доошоо харж унтдаг.
Тэгэхээр бид нэр дод гэрлэгчийг ингэж унцахын сацуу доошоо хараад унтаа сурчвал ер нь бол ярьсан ингэж дээшээ өмжнө гэсэн гэж би бодсон. Ног шал гэхдээ вампир гэдэг бол байдаг л баг. Тэгээд цус мус уухан цаашаа гэхдээ цус бол би өөрөө гацар матраа ч юм хадчаад өөрөө цусыг амтлахад гоё амттай байдаг. Фантазмигийн зүйл юм. Чаргалтай нүүр арчилгааны одуудын хэрэгэлдэг нүүр арчилгааны зүйлс байдаг штэ. Юмсаар яаж магадгүй ямар ч гэсэн ингээд өөрөө цус мусыг ингэж яаж бодлоо ингэж ингээл. Тэгэхээр вампируудыг маш сайн судлах хэрэгтэй гэж бодсон цаашдаа. Үнэхээр дод гэрлэгчийг залуу хөвшрий гоё бай, насалчлалтаа зогсоё гэж бодож ивэл би вампир болно гэж бодож байгаа. Монголд вампир одоо хаанч байх вэ? Тэ нар муутай газараа байж магадгүй. Вампир одоо байвал вампирууд баян байх шаардлагагүй шүү дээ. Гэтэ удаан амьдраад байвал баян болох ах л та. Өөртөө арчаатай байхад мөнгө амьдарч чухал шүү дээ. Гэтэ мөнгөн дээр хаалаа хандуулахгүйгээр шүрж амьдарч болно гэж итгэдэг. Тэгэхээр үгүй юм жижиг мэдээлэлсэндээ бас энэ тухай надад хинч ярьж байгаагүй, энэ тухай хүнд ярихад хэзээ сонсож байгаагүй байдаг болохоор хэлж байгаа шүү. Генээсээ хамаарал янз бүр хөшөрж байгаа хүмүүс байх үл үдээ. Амар хөшөрлөлтийг зогсоох гээд бүр ингээд тэгэл би бол натурал юмны гоо үзэсгэлэн идэх дуртай байхгүй юу? Жишээ нь миний биеийн харьцаа ийм байх амар их юм хийж мэгэлдэг. Гоё л доо. Гоо сайхны стандартууд ингээд өөрчлөгдөж байгаа. Та бол миний хувийн үзэл бодол яг би нөгөө миний нүд тийм байгалаасаа л байдаг юмд ингээд тасцсан. Тэгэхээр ингээд байгалаас өөр харагддаггүй. Тэгэхээр хөшөрсөн хэрнээ бас хөшөрж өгөхгүй байгаа гэвэл бас гоё биш. Гэтэ бас гоё таг зогсчул бас юм. Хөшөрөхөд мөнгө тийм амар чухал гэж би бодохгүй. Мөнгө гэдэг чинь баян хүмүүс баян хэрнээ айгүй онцгой хөшөрж байгаа хүмүүс зөндөө байгаа штэ. Яа би бүр амар муухай хэлчихэд онцгой хөшөрч зүгээр л хөшөрч л хийж талаа. Тэр хүмүүсийг 50 байлгаа өөртөө ярьж бай дахиад. Зүгээр л хүмүүсийг 50 байлгамаар зүгээр өөртөө хөшөр гоё зөндгүй байцгаая. Ядар айштай байхгүй байцгаая. Шинэ үеийн сонсоод үлгэр жишээ тайхан хөшөрмөр байна даа. Ганц гадаад төрөх биш. Яаж хөшрөх вэ гэвэл одоо угаасаа үеийнхний ялгаа гарангууд үл ойлголцох ч юм маргалдах зөндөө гардаг ш. Хүмүүстэй ч юм уу те ингээл хөшрөө хүмүүс нь ч гэсэн залуу хүмүүс гарах ёо. Тийм байхгүй гоё сэтгэлгээтэй хөшрөөсөө тэгээд өөрсдөө арчилж чадгаар хэмжээнд хөшрөөсөө би бол хүүхдүүдтэй төсөвтэй гарах төлөвлөгөө эсвэл хүүхдүүдээр арчлуулна. Тийм зүйлийг жоохон эмзэг хүлээж авдаг. Би маш баян болчвол амар гоё нэг хөшчүүдээ асрах газар ч юм уу те гэдэг гоё байхыг хүсэж байгаа. Хөшчүүд нь тэгэл хөшчүүдтэйг хамт баймаар байна. Тэгэл бэж лахыг хүсэж байгаа шүү дээ. Яг үнэндээ зүгээр л гэр бүлийнхантайгаа hitээ ингээл хүүхдүүдийг хараад баймааргүй байдаг байлгүй дээ. 10 зөндгүй байх амар олон арга үйд юм бэлээ. Жишээ нь төгөлдөр хуур тоглодог хүмүүс зөндөггүй гэж хэлээ. Юм нэгдэг хүмүүс зөндөггүй. Баятайхан хөшрөх боломж зөндөө байна. Миний бас нэг мөрөдлүүдийн л ер нь нэг л дээ. Тайхан хүч юмсан да боддог. Тэгээ бид нар яг чадах хаа яг бидний үе яг ингээ хөшрөөд биднээс яг дээх үе ч юм те. Магадгүй миллениалууд гоё хөшөрч maybe бидний үеийнхэн сэргэг мэдээлэл донд байдаг маш мэдлэгтэй тиймэрхүү хүмүүс байдаг болохоор бид нар аюу айтаагаа хөшрөх хаа гэж найдар тавьж байна. Бид нар хөшрөхсөөр өдлөө мэй эрүүл мэнд хөгжингүүтлээ бараг хөшөхгүй байх боломж байх. Гэтэ би бас хөшрөмөр санагддаг юм эмээ болмоор санагддаг. Архитаар суухгүй, айтайхан олж, дасгал энтер хийж, нарнаас нуугдаж явж хагаад айтайхан хөшөрч хийсэн да. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Холбоотойгоор би аяг илэрхийлэмж өндөртэй хүн болохоор угаасаа таарах байх. Дахин уулзлаа баяртай. Анти та нарт өөр айтайхан хөшрөхрүүлгүй байх ямар арга чарга байна? Сонсчихсон юм ч юм уу арга зам байвал хэлээрээ комент хэсэгт үлдээн үү? Мэдээлэл бол хамгийн үнэтэй зүйл юм. Би та нарт зөвлөгөө өгөхгүй. Зүгээр л та нарт мэдээлэл өгөх болно. Датаг та нар яаж ашиглахаа мэдцгээнэ үү? Оюунлаг үзэгч та. Миний дараагийн бичлэг хүртэл баяртай.